Заримдхан удаан хугацааны дараа шинэ бичлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Blurry Boss эмээх нэртэй 2025 онд гарсан нэгэн сонирхолтой цуврал ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү бичлэгтээ минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. Нэг эрдэмтэн 600 гэрлийн жилийн зайнаас дэлхий рүү тодорхой давтамжтай ирж буй долгионыг олж илрүүлээд бусдад дуулгаж буй зураглалаар кино маань эхэлдэг. Гэхдээ тэр долгион нь ямар нэгэн нууц мессеж эсвэл ямар нэгэн дохио гэхээс илүүтэй нэг төрлийн вирусны заавар маягийн зүйл байсныг нь нотлого анзаардаг. Ингэснээр эрдэмтэд маань тэр зааврын дагуу шинэ вирус гаргаж аваад түүнийгээ янз бүрийн амьтад дээр туршиж үзсэн ч харамсалтай нэг л үр дүнгээ өгөхгүй л байв. Гэхдээ олон амьтад дээр туршсны эцэс тархан дээр турших ээлж ирэх бөгөөд манай хэд угаасаа л үр дүнгүй юм байна гэж бодоод ерөнхийдөө бууж өгөх тал руу олчихсан байж байтал гинтэл нэг өдөр туршилтанд нь орж байсан харахнуудынх нь нэг нь ухаангүй олчихдаг. Тэгэхэр нь яасан юм бол гэж бодоод зүрхнийхэн цохилтыг мэдэрч байтал нөгөөх нь гин тухайн оронгуудаа тусламж үзүүлж байсан эрдэмтнийг хазчаад зогтаачхав. Тэгтэл удалгүй нөгөө хазгалсан эрдэмтэн хэсэг татганаж байгаад буцаад хэвэн болонгуудаа хамтрагчаа өнсөгтөөдөө л нөгөө үндэ халдвараа дараачихan тэр. Ингэснээр юу ч мэдээгүй байсан бусад ажилчидтай халдварыг хорвын дотор л дараачдаг. Тэгээд зогсохгүй нөгөө халдвар авсан ажилчид хоорондоо юу ч ярихгүй мөртлөө маш сайн зохион байгуулалтаагаар өөрсдийн халдварыг хот даяар магадгүй дэлхийн даяар дараах ажлыг шуудхан л хийж эхэлдэг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд хэдүүлээ киноныхаа гол дүр болох Geralt-тай танилццгаая. Манай хүн бол уран зохиолын номын зохиолч бөгөөд түндэж нийлэлтгүй авьяастай амжилттай яваа нэгэн. За тэгээ манай хүн ээлжид номынхаа нээлтэнд очиж уншигчдтайгаа жижигхэн уулзалт хийчихэд боцох үеэр Carol маань одоогийн хийж байгаа ажилдаа тиймч дуртай биш гэдэг нь харагддаг. Гэснээс манай хүн ижил хөөстөн бөгөөд менежер эмэгтэйтэйгээ хосын харилцаатай юм байна лээ. За тэгээ манай хоёр боцох замдаа альжаалаа дайлъя гэж бодоод нэг газар орж хальтын мууц сухаар болох бөгөөд одлого тамхилахаар гарцгаах үед дээгүүр нь нэлээд олон онгоц яг зэрэгцээд нисэж өнгөрсөн байгаа нь харагддаг. Өмнө нь ийм зүйл харж байгаагүй учраас сони юм даа гэж бодоод зогсож байтал барнаас гарч явсан нэгэн залуу машинтайгаа хөдөлсөн даруйтаа юм өргөө зогсчихв. Geralt санаан зовоод яваад очтол ямар ч ухаан мэдрэлгүй болчихсон байхлаар нь дасарчсан юм байх таа гэж бодоод найз бүсгүдээ хэлгээтэл тэр нь ч гэсэн гинтэл ухаан алдаад унчхан тэр. Яхаа мэдгүй байсан Carol маань бар руу орж тосломж үсэх гэтэл дотор байсан бүх хүмүүс татганаад гацчихсан байдаг. Тэгэхэр нэг хүний утсыг шүүрж аваад 911 руу залгасан ч харамсалтай амжилт олсонгүй. Гэлээгээ тайртай үнэ зүгээр харсаар агаад өгүүлэлтэй нь биш шууд өөрөө эмнэлэг рүү өргөе гэж бодсон ч тэдний машиныг өнөртүүлэгчээр шалгуулад хэвэн бол астаг тохиргоотой юм байна лээ. Тэгэхэр манай хүн шууд нөгөө хамгийн их осолддог залуугийн машин дээр найз бүсгүйгээ ачаад эмнэлэг рүү хөдлөхөөр шийддэг. За тэгээд бөө юм болж арай гэж нэг юм суулгаж аваад явж байтал замд нь байсан цагдаагийн машин хохолчихсон. Тэгээд зогсох үе хот дээр даяараа эмх замраагүй болсон байгаа нь харагддаг. Ер нь бол тэр бааранд байсан хүмүүс тохиолдсон зүйл хотын бүх хүмүүс тохиолдсон юм байна лээ. Гэхдээ манай хүн найдлага тээсээр эмнэлэг дээр ирсэн ч мэдээж ойлгомжтой яг л бааранд байсантай адилхан дүр зураг. Ингэснээр нэг хөдөлгөй түүний найз бүсгүй тусламж авч чадлагүй байсаар харамсалтайгаар хөдөлдөг. Гэтэл яг энэ үеэр эргэн тойронд нь байсан бүх хүмүүс гинтэл хөдөлж эхлэх бөгөөд бүгдээрээ нэг хүнээс тушаал авчихсан юм шиг л зэрэг хөдөлж байгааг нь стооцох юм бол хэвэн мэтэл харагддаг. Босод хүмүүс иргэд хэвэн болж байхад ягаад зөвхөн Carol-ийн найз бүсгүй өөд болсон гэхлээр яг энэ сонин нөлөөнд автаа татах нь хуярээ толгоогоороо эвгүй унснаас болсон юм байна лээ. Тэгэхэр манай хүн нэгэнтэй нуулзаад юу болоод байгаа юм бол гэд асуусан чинь ямар ч үгийн зөрөөгүй шууд л манай хүнийг үнсчихдэг. Үнсэн зорилго нь бол ойлгомжтой Carol вирусээ алдаах гэж үнсэж байгаа. Гэхдээ ягаад ч манай хүнд энэ вирус нь нөлөөлдөггүй. За ингэснээр ер нь л хэвэн биш байгааг анзаарсан Carol маань шуудхан л найз бүсгүйнхээ цогцыг аваад гэрлөөгөө цогтохоор шийддэг. Гэтэл түүний зам таарлсан бүх хүмүүс эргээд хэвэн болсон байх ба маш сайн зохион байгуулалтайгаар нэг нэгэндээ тусалж байгаа нь харагддаг. За тэгээ манай хүн явсаар байгаад гэртээ иртэл гэрийнхээ түлхүүрийг марцчихсан байхан тэр. Гэтэл хөршийнх нь хоёр хүүхэд гарч ирээд гадаах цэцгийн савныхаа доор нөөц түлхүүрээ үлдээсэн гэдгийг нь хэлж өгдөг. Шалгаад үзтэл нэрэл ойж байна. Тэгэхэр манай хүн айц сандарсандаа намайг ганцаараа өмнө орох гэд хэлсэн чинь тэглгүй яах вэ гэж хэлээд л хөршүүд нь бүгдээрээ хэдхэн хормын дотор л нөгөөд яваад өгдөг. За тэгээ гэртээ ороод хамаг юмаа төгжиж аваад яг юу болоод байгаа талаар мэдчих санаатай зурагтай асаад л засгийн газраас мэдгдэл хийж байхтай таардаг. Гэхдээ сайн ажиглаад таарсан чинь мэдээний доогоор энэ дугаарлуу залгаараа Geralt гэсэн мессеж урсаж байгаа нь харагддаг. Манай хүн шууд тэр дугаарлан залгатал нөгөө зурагтаар мэдээлэл хийхээр гарч ирсэн засгийн газрын ажилтан ярьж эхлэх нь тэр. Юун төрөнд өнөөдрийн болсон явдал чамд үнэхээр аимшигтай маш зочиртон байсан гэдгийг ойлгож байна.
Санаатаагаар биш ч гэсэн чамд ийм зүйл тохиолдсонд бид маш их харамсаж байна. Ялангуяа найз бүсгүй хөл чинь илүүтэйгээр харамсаж байгааг хүлээн авна. Үүнээс гадна чи юунд ч санаа зовох шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Гэхдээ ойрын хэдэн өдөр гэрээсээ бидгийг гараарай гэж зөвлөе. Учир нь гадаа хойдол баг зэрэг эмх замрааг байгаа бөгөөд бид яг одоо энэ бүхнийг хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байна. Мөн дээрээс нь хэрв чамд ямар нэгэн зүйл хэрэг болох ч юм уу эсвэл бидний тусламж гаргах юм бол огтхон чиргэлцэлгүй тэг дугаарлуу залгаарай. Бид чамд туслахдаа үргэлж баяртай байх болно. Гиснээс чамд биднээс асуух асуултын үйл чөлөөтэй асууж болно шүү гэхэд манай Карол энд яг ямар новшин болоод байгаа юм бэ? Дэлхийн харийнханд эзлэгч гэсэн юм уу гэж суудаг. Үүний хараа засгийн газрын ажилтан юу болоод байгааг нь тайлбарлаж өгдөг. 10 сарын өмнө бид нэгэн харийн долгион хүлээж авсан бөгөөд тэрийг нь ойлгоод үзтэл нэг төрлийн вирусны жор байж таарсан юм. Яг хизэнээс энэ дохио бидэнд рүү илгээгдэж эхэлснийг мэдэхгүй ч хамгийн чухал нь бид түүний тасламжтайгаар нэгдмэл оюун ухаантай болж чадсан. Ерөнхийдөө бол дэлхийн бүх хүн нэг оюун ухаантай хүн шиг болсон гэсэн үг. Тиймээс чи яг одоо дэлхийн бүх хүнтэй нэгэн зэрэг ярьж байна. Үүнээс гадна яг чамтай адилхан буюу бидэнтэй нэгдэж чадаагүй үлдсэн чамаас гадна 11 өөр хүн байгаа. Яг юу та бүхнийг биднээс өөр болгож байгааг нь мэдэхгүй ч бид удахгүй учрыг нь олоод бидэнтэй нэгдэх боломжтой болгоно гэж хэлдэг. За үүний дараагаар зураглал солигдож осолцсон хүмүүсийн зогцыг зөөрлөж буй Зоши гэх эмэгтэй рүү шилждэг. Гэтэл удалгүй түүнийг орлох хүн ирснээр Зоши ажлаа хүлээлгэж өгөөд нэг тишээ яваадаг өв. Мопед жолоодын явсаар нэг онгоцон дээр ирэнгүүтээ дэрэгэж гисэн өөрөө жолоодоод нисэж эхэлдэг. Эндээс харуул Зоши ч гэсэн нөгөө вирусын дөртөж нэгмэл оюун ухаантай хүмүүсийн нэг болсон бөгөөд энэ хэд маань оюун бодол нь нэг болсон учраас босож чадвар нь ч гэсэн нэгдмэл болсон юм байна лээ. Нэг үгээр бол энэ вирусын дөртсөн дэлхийн бүх хүмүүс одооноос эхлээд шилдэг нисгэх, шилдэг тогооч гэх бүх чадварыг хуваалцаж байгаа учраас бүх зүйлсийг л хамгийн сайнаар хийж чаддаг болсон гэсэн үг. Харин нөгөө талд Карол маань зүгээр л юу ч бодолгүй тасартлаа угаад унтаад өгсөн бөгөөд өглөөс ирэх үед мэдээж ойлгомжтой юу ч өөрчлөгдөөгүй бодит байдал яг л хэвээрээ. Гэхдээ инглихэд зүгээр л гутраад суугаад байж болохгүй ямар нэгэн зүйл хийх ёстой. Харин түүний хийх эхний зүйл бол найз охиныхоо цогцыг оршуулах. За яг ингэж байж байтал Карол дээр Зоши ирээд жаахан ус суугаад амрахгүй бол чи яг наршихны тиймээс бидний санаа зовоод ирлээ гэд өрөөд ирдэг. Тэнгэр дээр хаасайгүй дороонууд байдаг бөгөөд тэдний тусламжтай гадаа явж байгаа манай хүнийг яг юу хийж байгааг нь мэдэх боломжтой юм байна лээ. Тэгээд тэрүүгээр харж байгаа санаа зовоод ирсэн нь нээдэг. Гэхдээ мэдээж зөвхөн гадаа байх үед чинь л чиний аюулгүй байдлын төлөө чамайг ажиглах болно. Харин чи гэртээ орох үед бид чиний хувийн орон зайд чинь алдахгүй гэж хэлдэг. Харин Каролын хувьд түүнийг дорооноор юу хийж байгааг нь олж мэдээд ирсэн нь сонирн биш. Түүнтэй уулзгаар ирсэн хүн нь түүний анхаарлыг энэ бүхнээс илүүтэйгээр татсан байдаг. Учир нь гэвэл Каролтой уулзгаар ирсэн Зоши Каролын нэг алдартай зохиолынх нь гол дүртэй усны тусал мэт адилхан байсан бөгөөд хамгийн гол нь эмэгтэй хүний дүрээр ирсэн Карол сонь санагддаг. Ягд гэвэл ном болж хэвлэгдэн гарахтаа тэр дүр нь эрэгтэй хүний дүрээр гарсан бөгөөд тус дүрийн анхны хөвлбөр нь эмэгтэй хүн байлгаар төлөвлөж байсан юм байна лээ. Гэхдээ тэрийг нь Карол болон түүний найз охин хоёр л мэдэж байсан. Тиймээс яаж энэ бүхнийг мэдсэн с сэжигтэй санагдаад асуутал Каролын найз охин нь өөд болохынхаа өмнө хэдхэн ормын хугацаанд тэдний нэг болсон бөгөөд энэ үеэр түүний бодолд орсон жийг нь тэд мэдэж авсан байдаг. Удалгүй оройчволз найз охины оршуулсныхаа дараагаар өөртөө адилхан хувраагүй үлдсэн хүмүүсийн талаар асуудал өмнөх 11 дээр нэг хүн нэмэгдсэн бөгөөд ингэснээр Каролыг оролцуулаад нийтдээ 13 хүн болсон гэж хэлдэг. Мөн тэдний 5 англиар ярьж чаддгийг нь мэдээд шууд эдэнтэй уулзаж болох уу гэж асуулгатай л бүгдээрээ зөвшөөрөв. Яг босод хэдтэй нэнэдийн тусламжтай ямар ч асуудалгүй орчуулуулаад уулзаж болох ч Каролын хувьд энэдэд ерөөсөө итгэхгүй байгаа учраас яг англи хэл мэддэг хүмүүстэй л эднээс тусдаа уулзахын тулд зөвхөн англи хэл мэддэгтэй нь уулзах гэж байгаа юм лээ. Зангснэр шуудхан цаг товлоод бүгдээрээ уулзалдах бөгөөд хамгийн сонирхолтой нь тэр хувраагийн үлдсэн 12 хүний дунд Одгонбаяр гэдэг нэртэй нэг монгол ах явж идэв. Гиснээс бусад бүх хүмүүс зүгээр л энгийн онгоцоор нисээд ирж байхад Гумба гэд нэг нөхөр бүр амар сүртэй том хувийн онгоц цөлгөлж гисэн бусдаасаа жаахан хоцроод ирдэг. Иймэрхүү маягтай байгаагаас нь харахад дэлхийд ийм зүйл тохиолдоод азар хувирлын үлдсэндээ мань хүн бол нэлээд баяртай байгаа нь хүссэн болгоноо нөгөө идээр хийлгээд л сайхан эрэх дураараа хаан шиг амьдарч байгаагаас нь харагддаг. За тэр ч яах вэ? Ямар ч тач ингээд манай хэд цугласныхаа дараа нөгөө идэд юу ярьж байгаагаа мэддэгдүүлэхгүйгээр тусдаа ярилцаж болох уу гэж асуудал мэдээж болно гэж хэлсний дагав манай хэд тусдаа өрөөнд орж байгаад ярилцахаар болдог. Гэтэл харамсалтай нь тэдний ярилцлага Каролын төсөөснөөс бүр шаал эсэргээрээ олж эхэлдэг. Уг нь бол босон ч гэсэн өөртөө найдалхан хурдхан шиг л дэлхийг буцаагаад хэвэн болохгоор хичээж байгаа гэж бодоод л энэ уулзалтыг зохион байгуулсан шүү дээ. Гэтэл Карол ганцаараа л тийм бодолтой байсан байж таардаг. Ихэнх нь одоогийн нөхцөл байдлыг тийм ч хүн байгаа гэж бодохгүй байгаа мэн лээ. Учир нь тэд гэр бүлийнхээ хайртай дотны хүмүүстэйгээ яг л өмнөх шигээ амьдарч болж байгаа бөгөөд өөрсөө хүмүүс ч гэсэн манай хэдэд ямар ч дарамт шахалт учруулахгүй харин ч эсэргээрээ манай хэдэд анхаарал хандуулж халамжилж байгаа.
Дээрээс нь тэд нар нэгдмэл болчихсон учраас ерөнхийдөө дэлхий дээр дахиж дайн дажин гэмтэрэг гарахгүй их тайван тогтсон л гэсэн үг. Мөн тэд манай эдтэй сайхан харьцахаас гадна амьтад, ургамал, байгаль дэлхийгээд бүгдийг нь хайрлаж арьцдаг бөгөөд бүх амьтдыг суллаад байгальд тавьсан байдаг. Дэмэс уулзсан хүмүүсийн ихэнх нь одоогийн нөхцөл байдлыг нэг их өөрчлөхийг хүсэхгүй байгаа бөгөөд тэрч бүхээл тэдний нэг бол чадаагүйтэй харамсаж байгаа ч хүн байдаг. Гэсэн Карл маань чадлаараа л энэ бол буруу, дэлхийг буцаага тэвэнд нь оруулах хэрэгтэйгээ тайлбарлах гэж оролцсон ч тэдний хэн ч Карлыг сонсдоггүй. Ингэснээр ерөнхийдөө санал нийлэхгүй гэдг нь тодорхой ойлгосон байсан ч нэмээд Карл маань хоол идэж явах үедээ хэдрүүлж уугаад агсан тавиад бүрэл нөгөө эдийнхээ дургуг нь өргөчгдөг. Өглөөс ирэх үед бүгдээрээ түүнийг орхиод явчихсан байх ба Гумбал ганцаараа үлдсэн байдаг. Гумбагийн хувьд бол Карлд нэг сүртэй орлаагүй л дээ. Гэхдээ сэргээрээ бас сайн хандах гэж ч үлдээгүй бөгөөд манай хүнтэй хамт ирсэн нөгөө зоошоо таалагдаад байсан учраас түүнийг аваад явж болох уу гэж суух гээд л үлдсэн юм байна лээ. Ядчахт манай энэ Гумба бас нэлээд хөөхөмсөг гаралтай. Карл яхаа ихэндээ өө тэгээд надад хамаагүй энэ гэж байсан ч эцэст нь ягаад ч юм гинтэл зоошоог өгж явуулахаа болчихдаг. Зангснаар Карлийн уулзалт ерөнхийдөө бүтлгүүтлээр дуусах бөгөөд буцаж явах үедээ нөгөө шинээр нэмэгдсэн хүний талаар асуухад тэр нь ерөөсөө нийтдээ холбогдохыг хүсэхгүй ганцаараа л байгаа юм байна лээ. Яг нөгөө нь л нийтдээ холбогдохоос татгалзаад байгаа болохоос тэр хүний утасны дугаар энтернд байгаа гэдгийг сонсоод Карл маань шууд л тэр хүнтэй холбогдохоор шийддэг. Нилээн дуудуулж байгаад арай гэж холбогдсон ч нөгөөх нь огт ярилцах бодлого зүгээр л өдөөс нь баахан харааж байгаад тасалчгав. Хариуд нь Карлч бууж өгөлгүй бузар залгаад яг өөртөө адилхан хараачгаа тасалж явдаг бөгөөд ингэснээр хөврөөгөө үлдсэн үнтэй харилцаа холбоо тогтоох сүүлчийн боломжоо алдаж байгаа юм л та. За тэгээд нэг хөдөлгөөн гэртээ буцаж ирэх үед зэтгэлээр унчихсан байсан Каролыг дэмжихийн тулд нөгөө хэд маань түүний илгэмжнүүдийг нь цуглуулж өгдөг. Гол зорилго нь X найз үсгийн түн зориулаад онлайнаар бэлэг захиалчихсан байсан бөгөөд өгч чадаагүй бэлгийг нь түнд өгдөг. Гэтэл сэргээрээ найз охиных нь дурсамжийг ашиглаад имерхүү зүйл хийгээд байгаа нь Карл таагүй санагдсан учраас түүний талаарх дурсамжийг дахиж битгий ашиглаараа гэд нэлээд хатуугаар хэлдэг. Яг манай хүн хайртай хүнээ ганцаараа л дурсмаар авахд хэн нэгэн огт танихгүй хүн өөрөөс нь илүү мэдээд байхлаар хэцүү байсан баг л та. За үүний дараагаар хэд хоног ямар чивтэх бөгөөд хоолонд жидэхгүй хөвтөд байсан болохоор нөгөө эдийн санаа зовоод хоол бэлдээд Карл руу явуулдаг. Гэхдээ эсэрхүү Карл маань юу гэж тэдний хоолыг идэхв нөгөө хоолыг нь асгаж хайжгаад өөрөө дэлгүүрээс хүнс цуглуулад хоол иж идэ гэж бодсон ч ордог байсан дэлгүүрийг нь хоослоод хийчихсэн байдаг. Гайхаад нөгөө өдрөө залгахдаа л бүх хүнсээ удаан хадгалахын тулд нэгдсэн газар төвлөрүүлчихсэн юм байна лээ. Тэгэхээр нь Карл тэднээс би та нарын хоолыг идмээргүй байна. Зүгээр л миний ордог байсан дэлгүүрийг буцаага тэвэнд нь оруулж өгч болох уу гэж асуутал дорхноо л бүх бараагийн дүүргээ тэвэнд нь оруулчихдаг. Ингэснээр Карл маань бүгд бүтэн том супермаркетыг шинэ бараагаар дургуулж аваад хүссэн сонголтоо хийгээд хоолоо хийж чадах боломжтой болов. За тэгээд сайхан хоолоо идчихээ зөрөгтэй үзээд өвдөж байтал гинт тог нь хальт тасрангуудаа нэг хөдөлгөөн буцаад өрөөд ирдэг. Мэдээж энэ нь нөгөө хэдийн гаргасан алдаа байсан бөгөөд хотын тогийг унтраах гэж байгаа цамсргүй Каролын гэрийн тогийг давхар тасалчихсан юм байна лээ. Учир нь тэд чүн ажилдаггүй учраас хотын тогийг дэрчигтэн унтрааж хэмнэлт хийдэг бөгөөд энэ үеэр цамсргүй Каролын тогийг тасалсандаа тэр даруйдаа залгаж уучлалт гуйгаад өөр хөсөх юм байна уу гэж асуудаг. Манай хүн ч угаасаа ууртай юм болохоор зөвөр надад нэг гар гэрнад байвал аваад ир өөр хүсэх юм байхгүй гэд ёжлож хилээд уцаа тасалсан чинь нөгөө хэд нэх өөрхөн таныг эгөөдөж хэлсэн байх гэж бодсон л доо. Гэхдээ юмыг аж мэдхөв танд үнэхээр хэрэг болсон байж магадгүй гэж одоо даваад ирлээ гэд түрээд ирдэг. Мэдээж манай хүнд тэр нь хэрэггүй байсан л да. Гэхдээ ингээд нэгэн түрээд ирсэн болохоор манай хүн зоошиг хань татаад хамтдаа жаал юм арангаа аваад сухаар шийддэг. За энэ өөрсөн хүмүүс үлцэн хэдийгээ өөрсөж чигээ болохын тулд тасралтгүй туршилт хийж энтэл дээр ажиллаж байгаа бөгөөд аль чадлаараа л үлцэн хэдийгээ өөрсдийнхөө игнэд нэгдэхийг хүсэж байгаа юм байна лээ. Үнийг нь сонссон Карл та нар үргэлжил таны амнаас таны ирээдүй зөвхөн таны гартал байгаа гэж хэлдэг мөртлөө яагаад намайг өөрсөж чигээ болох гээд байгаа юм бэ гэж суухад хэрвээ чи нуурын хажуугаар явж байтал хэн нэгэн живж байгаа нь харагдвал тэр хүнээс тусламж хэрэгтэй юу? Эсвэл би чам руу аврах зарах шидэж үгүй гэж асуух байсан гэж юу? Мэдээж үгүй. Чи огтхонч бодохгүй, огтхонч хэрэгэлзэхгүй түүнээс бүр асуух чүгээр шууд л захиргаыг шийдэх байсан. Ер нь бол бид чамд туслах гэж байгаа учраас чиний сайн сайхны төлөө л ийм зүйл хийж байгаа гэдгийг ойлгоорой гэж хэлдэг. За тэгээд энэ мэд яриа өрнөж байтал Карлч нэлийн согтох бөгөөд нөгөө гэрнатыг нь угаасаа надад аюултай зүйл ингээд дураар нь өгчихгүй илгүй. Энд чинь мэдээж хуурамч үсттэй энтер гэж байгаад шууд нөгөөдхийг нь задлчихдаг. Гэхдээ мэдээж нөгөөх нь жинхэнэ байж таарлахгүй яах вэ? Ингэснээр өөрөө ч мэдлгүй жинхэнэ гэрнаа задлчихсан учраас зоошоо шуудхан л Карлыг гэрнатнаас нь чадлаараа олдуулаад дэлбэрэлтийг нь биеэр алхалж авардаг. Яг уг намжаа цонхоор шидэж гаргасан ч Карлыг хамгаалахын тулд баггүй дэлбэрэлтэнд өртсөн учраас эмнэлэгт хүрэгддэг.
Гэхдээ азар тийм ч хүнд бэртэл аваагүй бөгөөд хэсэг хугацаанд амраад багахан амжилгээ илгэчих бол удахгүй дэртний гэхийг сонссон Кэролин маань сэтгэлэнд авширв. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй байдлын төлөө зүгээр л хуурамч гар бөмбөг явуулчихалгүй яагаад заавал яг жинхнийг нь өгж явуулсан юм бэ гэж асуутал хариулт нь маш энгийн буюу та биднээс асуусан болохоор шүү дээ л гэж хэлдэг. Тэгэхэр нуурч нь ийм осол болж өнгөрсний дараа би та нараас дахин гар бөмбөг өгөөч гэвэл яах вэ гэтэл ямар ч хэрэгэлцээгүй бид танд өгнө гэж хариулдаг. Тэгэхэр нь багаар зэвсгээ өндрүүлсээр аваад эцэст нь дэлхийг сөрүүлж болохоор цөмийн зэвсэг өгөөч гэж асуувал яах вэ гэхэд хариулт нь яг ижилхэн буюу бид таныг аз жаргалтай болгож ил байвал хүссэн бүгдийг чинь өгнө гэж хэлдэг. Ингэснээр Кэрол маань хэрвээ хүсгэл юм бол зүгээр л дэлхий дээр цөмийн бөмбөг унгагаад л энэ бүхнийг дуусгахж болох юм байна гэдгийг ойлгож яваар киноны маань 3 дугаар анги дуустдаг. За 4 дугаар анги маань Манусес гэх залуугийн танилцуулгаар эхэлдэг. Манай хүн болохоор ховрыг үлдсэн хүмүүсийн нэг буюу бусдаас ялгаатай нь хөрсөн хүмүүстэй огт харилцаа тогтоохгүй өөрийгөө бүрэн тусгаарлчихсан байгаа мэн лээ. Тэднээс ямар ч тусламж авахгүй зөвхөн өөрөө л энэ бүхнийг зохицуулахаар оролдож байгаа бөгөөд санаж ивэл Кэрол маань бусад хэдтэйгээ уулзчаад буцаж байх үедээ ярьсан хүн бол Манусес. Кэролыг залгах үед хувирчсан эдэл залгаж байна гэж бодоод огт халгаагаагүй юм байна лээ. Учир нь Манусесийн хувьд нөгөө хэдтэй огт харилцаа холбоо тогтоохгүй өөрийгөө бүрэн тусгаарлчихсан байгаа учраас өөрөөс нь гадна ховроогүй хүмүүс үлдсэн гэдгийг нь мэдэхгүй л тэгээд ярьчихсан байдаг. Гэхдээ ярьж дуусныхаа дараа нэрэл өөрөөс нь гадна өөр хүн ч гэсэн бас үлдсэн байж магадгүй юм байна гэсэн бодол төрөөд Кэролин нэрийг тэмдэглэж авдаг. Үүнээс гадна Манусесийн хувьд бас зүгээр суугаагүй бөгөөд нөгөө хэдийн тусламжийг авалгүй өөртөөгөө жижигхэн радиогоо ашиглан ямар нэгэн сигнал эсвэл дохио байгаа эсхийг нэгэнгүү хайсаар байдаг. Үүний дараагаар зураглал солигдож буцаад Кэрол руу шилжих бөгөөд Зошигийн бие сайжирч байгааг сонссон болохоор Кэрол маань гэрлэг байрахаар шийднэ. Өөрийнх нь унаж байсан машин нэлээд модчихсан учраас замдаа тааралдсан нэг цагдаагийн машиныг унаад гэртээ иртэл өчигдрийн дэлбэрэлтийг нөгөө хэд чинь аль хэдийнэ засчихсан байдаг. Кэролын хувьд шуудхан л гэртээ орж ирээд нөгөө хэдийн талаар өөрийнхөө олж мэдсэн зүйлсийг самбар дээрээ жагсааж эхлэв. Амтны амт тасалж чаддаггүй. Намайг өөрснийхөө нэг болгоор оролдож байгаа. Хэрвээ би үсэх юм бол надад цөмийн мөвөгч өгч магадгүй гих мэт зүйлсийг бичиж байгаад нэг зүйлийг анзаарсан бололтой нөгөө хэдээс нэг хүнийг дуудаж авчираад асуулт асууж эхлэв. Та нараа миний зохиолыг юу гэж боддог вэ гэхэд нөгөө хэд нь мэдээж ойлгомжтой үнэхээр гайхалтай гэж хариулдаг. Тэгвэл арай тодорхойлохын тулд миний зохиолыг агуур амиа зүйлэттэй харьцуулахад ямар хувэ гэхэд яг адилхан ижил төвшнийх гэж хариулдаг. Энийг нь сонссон Кэролын хувьд ийм хариулт авсан нь шаалгуудлаа зөвхөн өөрт нь л таалагдах гэсэн хариулт өгж байгаа мэт сонсогдож байгаач тэдний хувьд үнэхээр л агуу зохиол гэж бодож байгаа нь үнэн юм байна лээ. Учир нь гэвэл Кэролийн зохиол нэг фэнийх нь хувьд амиа орлох гэж байхад нь болиулаа зогсоохгүй бүр шинээр амьдрах итгэл өгөхөр хэмжээний тийм хүчтэй нөлөөлсөн байдаг. Харин одоо л энэ хэд чинь нэгдмэл оюухантай болчихсон учраас бүгдээрээ л тэр хүний мэдэрч байгааг яг адилхан мэдэрнэ. Тийм болохоор үнэхээр л агуу зохиол гэж санагдаж байгаа гэсэн үг. За энд ч яг уу юм байдгийм байж. Тэгвэл манай найз охины хувьд ямар санагдаж байсан бэ гэж асуухад нөгөө хэд нь газар төвтрээд тойроо хариулт өгч эхэлдэг. Гэхдээ л эцэст нь Кэрол шалгаасаар аваад найз охинд нь түүний зохиолууд тийм сайн гэж санагддаггүй байсан гэдгийг олж мэддэг. Яг энэ мэдээ манай Кэролын хувьд мэдээ сайхан санагдаагүй нь тодорхой л доо. Гэхдээ хамгийн гол нь энэ ярилцлагын ачаар нөгөө хэдийн талаар маш чухал баримтыг олж чаддаг. Тэр нь юу гэхлээр тэд нар хотлоо ярьж чаддаггүй. Хэрвээ тэдний нэмтэргүүний зорилго нь зөвхөн Кэролыг ад жаргалтай болгох байсан бол тэд зүгээр л найз охинд чинь чиний зохиол таалагддаг байсан гэд худлаа илчгэж болох байсан. Гэхдээ тэд худлаа ярьж чаддаггүй учраас Кэролийн сэтгэлийг гонсоолгох байсан ч хамаагүй найз охиныхын талаар үннийг хэлсэн. Ингэснээр Кэрол маань тэд худлаа ярьж чаддаггүй гэдгийг маш том буюу маш чухал нууцыг олж мэддэг. Энийг мэдсэн даруйдаа манай хүн шууд л Зошитой очиж уулзаад та хэдийг буцаа тэвэнд нь оруулах арга байгаа юу гэд асуучдаг. Хариуд нь Зошио уучлаарай энэ асуултанд чинь хариулж чадахгүй нэ гэж хэлдэг. Гэхдээ Кэролийн хувьд энэ хариулт нь л хангалттай байсан юм. Учир нь буцаах ямар нэгэн арга байхгүй байсан бол тэд зүгээр л байхгүй гэд хэлчих байсан. Хариулж чадахгүй байна гэдг нь буцаах арга байна л гэсэн үг. Гэхдээ Кэрол ямар зорилгоор ийм зүйл асууж байгааг нь Зошиоч гэсэн мэдэж байгаа бөгөөд энэ үеэр Зошио Кэрол тандан үнэхээр юм бодогдуулахаар үг хэлдэг. Чи яагаад биднийг буцаагаад өөртөө адилхан болгох гээд байгаа юм? Бидний юу мэдэрдэг, ямар байдаг талаар чи нэг ч удаа сонирхож үзээгүй шүү дээ. Бид бол өмнө нь чамтай адилхан байж үзсэн болохоор чам шиг байх ямар байдгийг, чамд ямар санагдаж байгааг маш сайн мэдэж байгаа. Харин чи нэг ч удаа бидэн шиг байж үзээгүй шүү дээ гэж хэлдэг. Яг энэ хэсэг энэ үг Кэролд нэг хүчтэй нөлөөлж үзэл бодлыг нь өөрчилж чаддаггүй л дээ. Гэхдээ өнлөнгөөс үзэж байгаа надад бол нэрээ тийм шүү. Яагаад энэ талаар бодож үзээгүй юм болоо гэж бодогдсон. Энэ ангийн энэ хэсэг хүртэл огт эргэлзэхгүй Кэролийн л зөв гэж бодож байсан намайг за байж та нэрийн чи юу лээ гэж бодоход өргөсөн л дээ.
Харин та хэд юу гэж бодож байна? Комент хийсэг зэтгдээ үлдээгээрэй. Ингээд дараагийн хавшлаар уулзлаа төр лавдлаа. Буцаад хэнээр руу орцгоё. За Кэролийн хувьд бол шууд ингэж асуугаад л бүх нууцыг нь мэдээж чадахгүй гэдгээ мэдээд өөр арга бодож олдог. Тэр нь юу гэхлээр нэг төрлийн унтуулгын юм ашиглаад анхаарлыг нь солруулж хамгаалалтгүй болсон үед нь ярилцаж байгаад нууцыг нь олж мэдъя гэж төлөвлөдөг. Гэхдээ эмийгэж мэдхүү гэж бодоод эмнэлгээс авсан эмээ эхний ээлжинд өөр дээрээ доршиж үзэхээр шийддэг. Тэгтэл өөрийнхөө санаж байгаагаар бол эмээ угаад л хэдхэн секундын дотор унтаад оройн сэрж байгаа бол камерын дүрсээр шалгаад үзтэл баахан юм ярьж мараад өөрөө ч мэдээлгүй зөндөө үйлдэл хийчихсэн байдаг. Гэдэг нь ерөнхийдөө нэг үгээр хэлэх юм бол туршилт амжилттай. Ингэснээр маргааш нь шууд зоошоо дээр явж очиод нууцаар салхилъя гэж авч гарахдаа өөрт нь мэддэгдэлгүйгээр нөгөө унтуулгаа түнд ашиглаж чаддаг. Удалгүй зоошоод им нөлөөлөөд багаар хяналтаа алдаж эхлэх үед Карол яаж энэ бүхнийг буцаах талаар асуултаа асуух бөгөөд харамсалтай зоошоо хариултаа хэлж чадахгүй байсаар байтал бусад хэдэн мэдээд хүрээд ирдэг. Ерөнхийдөө бол Каролын төлөвлөгөө бүтлгүүцсэн бөгөөд дүгээр зогсохгүй энэ удаа эмний нөлөөнөөс болоод зоошогийн бие нэлээд хүнд байдалд ордог. За тэгээд эми зүйл хийж хөдөө гэж одоо зогсож байтал өөрийгөө үлдсэн хэдийн нэг нь Карол руу уцаар залгаж баахан уурлаж байгаа тасалдаг. Түүний хэлсэн саяны үйлдэлээс нь олоод зоошигийн зүрхт огсох төгсөн бөгөөд яг энэ үеэр нь дэлхийд ирэх бүх хүмүүс Каролыг болиулахын тулд бүр уйлж гуйсан юм байна лээ. Тэгээ яг тэр үеэр нь саяны ярьсан эмэгтэйгийн хүүхэд нь гэнт өлсөн болохоор ээжийнхэн санаан зовоод дахиж битгий юм үйлдэл гаргаарай гэж нэлээд ширэн хэлдэг. Үүнээс гадна нөгөө хөрсөн хэд чинь хүртэл манай Каролыг үлдоосоо маягтай харьцаад эхлэв. Карол ч жоохон гайхаад зоошигийн биеийг зүгээр болохыг хүлээж байгаа дэмлэгдэр унтаад зэртэл хотын хүмүүс бүгдээрээ түүнийг орхиод явчихсан байдаг. Ер нь бол саяны зоошоод хийсэн зүйлээс болоод нөгөө хэд чинь Каролд нэлээд айхтар гомдсон бөгөөд уцаар ярихдаа өртөөл шууд ярихгүй автомат хариулагчаар дамжуулж ярьдаг болсон байв. Үүний дараагаар Карол гэртээ харангуутаа хөрөөгөө үлдсэн хүмүүс зориулж олж мэдсэн зүйлсийнхаа талаар бичлэг хийхээр шийддэг. За би дөнгөж цайнатын талаар нэлээд чухал зүйлийг олж мэдлээ. Тэр нь юу гэхлээр бүх зүйлийг эргээд твэнд нь оруулах боломжтой бөгөөд тэр аргыг энэ хэд өөрсдөө бол мэдж байгаа юм байна. Бид тэдэнтэй ярилцаж явах үедээ ягаад ч юм тэднэр хотлоо ярьж чаддаггүй гэдгийг нь олж мэдсэн юм л да. Тэгээ хэрхэн буцаах талаар асуусан чинь хариулж чадахгүй гацж байснаа гинтэл бүгдээрээ ойлж эхэлсэн. Үүний дараагаар тэднэр надад гомдож бүх л одоороо намайг хаяад нүцгэж эхлэв. Энэ үйлдэл нь ерөнхийдөө маш тодорхой хариулт олсон гэж бодож байна. Тиймээс энэ бичлэгийг үзэж байгаа танаас энэ бүхнийг буцаад хэвэнд нь оруулахад туслаач гэж гуйж байгаа юм. Буцаа харгацсан байгаа нь тодорхой болсон. Харин одоо хэрхэн яаж гэдгийг нь л мэдхэд бид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Яг та хэдийн зарим нь одоогийн нөхцөл байдлыг дажгүй гэж одоод энэ хэвээрээ амьдарч байгааг нь ойлгож байна л да. Магадгүй энэ нь ч үнэн баг. Гэхдээ тэд биднийг өөрсдөө адилхан болгож хувиргах арга замыг олох нь цаг хугацааны л асуудал гэдгийг санаарай. Тэр үед харамсахгүй тулд яг одоо таныг зөв шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна гэсэн бичлэг хийгээд нөгөө арга хоёр руугаа явуулдаг. Нэрээ нөгөө хэд чинь манай Карол гомдоод нүцгэсэн ч гэсэн алсын цанаас чулуу харилцаад хүсэлтийг нь бол биелүүлээд л байгаа. Зүгээр яг хэсэг хугацаанд гомдоод юм орчихсон л байгаа юм байна лээ. За үүний дараагаар хот даяараа хөнгүү болчихсон учраас араатай амтад хот руу орж ирээд манай Каролыг баггүй айлгаж орхидог. Тэгэхэр нөгөө хэд рүүгээ залгаад хотын бүх гэрлийг асаагаад өг гэж гуйгаад яг энэ асуудлаа шийдчихдэг л дээ. За тэгээ маргааш өглөө нь гэрээсээ гартал гэрийнхэн өрөөр эргэлдээд байсан амтд хамаг хогийг нь тараагаад хайчихсан байхлаар нь нөгөө өдрөө залгаад хогоо ачуулмаар байна гэсэн чинь дрон явуулчихдаг. Гэхдээ тэр нь чаваас хогийг нь даахгүй унгаж асгаад ерөнхийдөө л бүтлгүүтчихдэг л дээ. Тэгэхээр нь зөөж ерөөсө бүтэхгүй мэн өөрөө л аваачаад хайчидаа гэж удаа тогийн цаг дээр ирсэн чинь тэнд нь баахан сүүний савнууд хаягдсан байдаг. Энийн дотоо сүүнд тийм л их дуртай юм байх таа гэж удаад өнгөрөх гиснээ сүүний савнаас өөр ямар ч хог хаягдл байхгүйсэн сэжигтэй санагдаад тэр сүүнийх нь үлдэрлөө нь очиж үзэхээр шийддэг. Яваад очтол яг үнэндээ тэнд нь сүү биш арай өөр төрлийн нундаг зүйлийг ашиглан шингэн гаргаж аваад тэрийг нөгөө сүүний савнд савлаад бүгдээрээ уудаг гэдг нь тодорхой болдог. Гэхдээ яг юу гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор энэ талаараа бичлэг хийгээд дахиад л нөгөө 12 руугаа явуулдаг. Хөрхийн минь олж мэдсэн шин зүйлсэл цаг алдалгүй нөгөө идтэйгээ уулзаад байгаа юм л та. Гэхдээ харамсалтай нөгөө 12-оос нь ямар ч хариу ирдэггүй. За тэгсэн яг тэр шөнө дахиад л нөгөө гэрийнхэн оройр эргэлдээд байсан чоннууд урж ирэх бөгөөд энэ удаа найз охиных нь булшийг ухаж эхэлдэг. Цогцсны үнээр авчгаад л идчих санаатай л эргэлдээд байсан юм байна лээ. Тэгэхэр нь Карол маань арай хийж нөгөө эдийг хөөж явуулчихад маргааш нь найз охиныхоо булшийг чоннуудад идүүлчихгүй тулд чулуу автангаар бүрхээр шийддэг. За тэгээд өдөржин ажиллаж байгаад оройн гэртээ орж ирээд амсгийх үедээ нөгөө нууцлаг нунтагны савн дээр нь баркод байгааг нь анзаардаг. Тэгэхэр нойрхон дэлгүүр рүү явж ороод шалгаад үзтэл нохон хоолны савнлагаан дээр яг адилхан баркод байх бөгөөд хэдэг үйлдвэрлэлөө нь яваад очтол тэнд нь баахан цогцснуудыг хөлдөөгөө татгалцсан байдаг. Ер нь бол тэдний уудаг зүйлийнх нь их өсөөр нь хүн бөгөөд нэг үгээр бол өөрсдийгөө иддэг л гэсэн үг.
За тэгээ энийг олж мэдсэн Carol маань шууд л бичлэгээр баримтжуулж аваад нөгөө 12 руугаа илгээх гэж байснаа гинтэл болчихдог. Яасан юм бол гэсэн чинь ийм ноцтой зүйлийг нөгөө эдийн тусламжтай явуулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзээд өөрийн биеэр очиж хэлэх нь зөв юм байна гэж бодоод явахаар шийддэг. За тэгээ манай Carol-той ганц харилцаж байгаа хүн болох Гумба дээр яваад очтол бага хүмүүс суглуулчихсан покер тоглолцсон сууж идэв. Яг нөгөө эдийг надтай хамт тоглогээд тушаачсан байж болно л доо. Гэхдээ энэд чинь нэгдмэл оюун ухаантай учраас покер тоглоно гэдэг нь шаал утгагүй шүү дээ. Тиймээс манай 13-аас гадна дахиад өөр хувраг үлдсэн хүмүүс байгаа юм байх та гэж бодтол зүгээр л нөгөө эдийг яг жинхэнэ хүмүүстэй покер тоглож байгаа юм шиг жүжиглүүлж илээсэн юм байна лээ. Манай энэ Гумба нэрээ жинхэнэ сайхан гар шүү. Бараг киноны гол дүр тоглоод авмаа хаашаа. За энэ ч яг хамгийн гол нь манай Carol мангар сүртэй ирээд л нөгөө эдийн хүн иддэг талаар хэлэх гэсэн чинь тэрийг нь Гумба элитинэ мэдчихсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг л тайван байж байдаг. Харин бүр эсэргээрээ Carol энэд ягаад хүн иддэг талаар нь тэдний бэлтгэсэн тайлбар бичлэгийг нь үзүүлдэг. Сайн уу Carol? Чамайг бидний хооллолтын талаар эвгүй мэдээлэлтэй болсон гэдгийг мэдсэн учраас баг зэрэг залруулах хэрэгтэй байгаа гэж бодлоо. Юун түрүүнд бид нар ямар ч амтны амийг дасалж чадахгүй гэдгийг чи мэдээж байгаа. Бидний ухамсарт тийм зүйл байхгүй. Амьд гэдэгт нь ургамалч гэсэн багтаж байгаа. Тиймээс бид нэр тариа будаа оргоолаад тэрийгэ хурааж авч болохгүй гэсэн үг. Харин янз бүрийн жимсэх нь өөрөө чамаараа газар тонвол бид тэднийг талархалтайгаар хүлээж аваад иддэг. Мөн үнэн эдийн сүг угаасаа саах шаардлагатай учраас бид сүгч гэсэн хэрэгэлдэг. Бас дээрэс нь бидэнд баггүй нөөцлсөн хүнсч гэсэн байгаа. Гэхдээ л бидний тоо яг одоогийн байдлаар 7 тэрбум гаруй буюу маш их байгаа учраас бид ашиглаж болох бүх зүйлсийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Дэлхий дээр өдөрт дунджаар 100 мянган хүн байгалийн жамаараа эсвэл ямар нэгэн ослоос олж өөд болдог. Бид тэтгэр цогцсноос өөрт хэрэгтэй эрдцүүдсийг гаргаж аваад хооллож байгаа нь үнэн. Мэдээж хүн хүний эднэ гэдэг тийм сайхан зүйл биш. Яг үүндээ бид ч гэсэн үүндээ дургүй. Хэрвээ бидэнд өөр сонголт байсан бол бид хизээч ийм зүйл хийхгүй байсан гэдгийг баттай хэлье. Харамсалтай нь бидэнд сонголт байхгүй учраас л ийм зүйл хийж байгаа гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Яг хөө хэрвээ чи хүсэх юм бол үүнээс хэрэглэж болно. Гэхдээ чи хүсэхгүй л байх л та. Гиснээс бид чамайг үүнийг хэрэглэх гэж хизээч шахахгүй гэдгийг амлаж байна. Мөн дээрээс нь хүссэн зүйлээ бол хизээч хамаагүй шууд бидэнтэй холбогдоорой. Яг одоогийн байдлаар бид баг зэрэг эмзэг байгаа учраас шууд холбогдож чадахгүй байгаад уучлаарай. Гэхдээ бидний чамайг их сэтгэл огтхон өөрчлөгдөөгүй байгаа шүү гэж хэлдэг. Энэ тайлбарыг сонссон Carol маань ерөнхийдөө л тэднийг шууд буруутгах аргагүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс гадна энэ талаар зөвхөн Гумбач биш бусад хэдэн ч гэсэн мэдэж байгаа бөгөөд нөгөө 10 хэд чинь байнга уулзалтаж хоорондоо нэлээд дотно байдаг юм байна лээ. Энийг нь сонссон Carol маань би та нартай нэгдэж болох уу гэд асуусан чинь нөгөө хэд нь аль хэдийнэ Carol-тай нэгдэх талаар ярилцаад санал хураалтаар ер нь бол харилцахгүй байсан дээр юм байна гэж иччихсэн байдаг. Хувирсан хитэн манай хүнийг орхиод явчихсан ядаж байтал хувраг үлдсэн энгийн хүмүүс нь ч гэсэн Carol-ыг маань жижигсэн гэдгийг сонсоод дэлхий дээр ганцаархнаа үлдсэн юм шиг л мэдрэмж аваад нэлээд сэтгэлээр ундаг. За тэгээ Carol маань хэсэг ямарч байгаад маргааш нь буцах гэж байхдаа ядаж чи яагаад тэднийг эргээд хэвэнд нь оруулах талаар надтай нэгдэхгүй байгаа юм бэ? Тэд нар биднийг хувиргах арга олчих юм бол чиний энэ жаргалчин дуусаад чи тэдний нэг болно гэдгээ мэдэж байгаа үстэй гэд асуусан чинь яг үнэндээ тэд өчигдөрхөн биднийг өөрсдийнхөө нэг болгож хувиргах аргыг олчихсан. Гэхдээ хамгийн гол нь тэд бидний зөвшөөрлгүйгээр бид нарыг хувиргаж чадахгүй. Учир нь гэвэл хувиргалт хийхин тулд бидний үүдэлээс тэдэнд хэрэгтэй бөгөөд тэрийг нь авахын тулд нэлээд өвдөлттэй тарилга хийх ёстой юм байна лээ. Хүчирхийллийг эрс эсэргүүцдэг тэдний хувьд яасан ч бидний зөвшөөрлгүйгээр тэмцэл хийж чадахгүй. Тиймээс тэд биднээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа бөгөөд өчигдөр гэхэд надаас асуусан. Гэхдээ би мэдээж дадгалзчихсан байгаа гэж хэлдэг. Үнийг сонссон Carol маань шууд л нөгөө эдээс асууж баталгаажуулаад би яасан ч та нарт зөвшөөрлөө өгөхгүй шүү гэдгээ хэлдэг. Ингэснээр Carol маань өөрөө л зөвшөөрчихгүй бол хизээш тэдний нэг болохгүй гэдгээ мэдээд нилээн тайвширдаг. Бас дээрээс нь энэ үеэр нөгөө хэд эморж дууссан бөгөөд буцаад Carol-тай харилцаж эхлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлсэн ч энэ удаа Carol маань эсэргээрээ эмороод уулзахгүй гэж зуучдаг. За энд нэг юмрхүү юм болж байгаа хооронд нөгөө бараг байд ганцаархнаа хинтэж харилцахгүй байгаа манасоос Carol-ийн улсын бичлэг нь илгээгдэж ирдэг. Тэрийг нь үтсэн манусаас өөртөө адилхан хувраагүй үлдсэн хүн байгаа юм байна гэдгийг мэдсэн даруйдаа шууд л Carol-тай уулзахаар явж угаар зурдгарыг манд дуустдаг. Харин нөгөө талд ямар тач хүчээр хувирах шаардлагагүй гэдгээ мэдсэн Carol юунд санаа зовхоо болоод яг л хүн ба шиг хүссэн бүхнээ хийж амьдрахаар шийдэж үе зураглалаар 7 дугаар ангиманыг хэлдэг. Өмнө нь бол яг хурдхан шиг л бусад хүмүүстэйгээ нээлж энэ бүхнийг буцаахгүй бол эзэмүүдгүй тэдний нэг болно гэх айдас байсан. Харин одоо бол тийм зүйл байхгүй учраас зүгээр л тайвшраад нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахар шийддэг. Гэхдээ харамсалтай нь Carol маань Гумба биш шүү дээ. Гумба бол яг юу ч бодлого 6 зангил хөвгүүд насаараа амьдарч чадгаар хүн.
Харин Carol маань тийм биш бөгөөд тэрээр яг одоо маш их ганцаардаж хэн нэгнээр дутагдж байгаа. Тэрийг өвчээр нууж өөрийгөө хуурах гэж оролцсон ч эцэст нь үнэхээр л энэ хорвоог юу ч удалгүй ганцаараа тулж чадахгүй гэдгийг өвлөн зөвшөөрөөд нөгөө идлөө эргээд ирээчээ гэж гуйдаг. Carol-ийн өсөлтийн дагуу түүнтэй уулзгаар ирсэн зоошиг харангуйтаа л ихэр татан хуйлж байгаагаас нь харахад Carol маань би ганцаараа амьдарч чадна, надад хэний ч тусламж нөмөрнүүлэх хэрэггүй гэж өөрийгөө хүчээр хуурж байгаад эцэст нь үнд гүйцэгдээд хамаг юмаа гаргаж байгаа нь харагддаг. Харин энэ хооронд Манусаас маань Carol-тай уулзах олон аялалдаа гарсан бөгөөд нөгөө эдийн тусламжийг огт авалгүй явсаар нэлээд урт замыг туулж чаддаг. Гэхдээ эцэст нь машинч давж чадхааргүй ширэнгөөд тулж ирэх үед нөгөө хэд чи үнэхээр энэ ширэнгөө ганцаараа давна гэдэг боломжгүй. Энд маш олон аюултай амьтад оргмол байгаа учраас энэ удаад л бидний тусламжийг авчгаа гэж гуйдаг. Гэтэл хариуд нь Манусаас энэ дэлхий дээрх нэг ширхэг тусал усч та нарыг биш. Та нарын юу ч энд байхгүй. Тийм байж та нар надад яг юугаар туслах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэдний тусламжийг авахаас татгалздаг. Ингэснээр Манусаас маань бараг 100 км үргэлжлэх аюултай ширэнгөө ганцаараа дуулахар шийддэг. Гэтэ харамсалтай нь тэдний тусламжийг авахгүй ганцаараа дуулна гэдг нь үнэхээр л боломжгүй байсан бөгөөд хэд хоног явсны эцэс жаргатаж тойлдаад аргагүй хэрхэн дугаалдаж ундаг. Мэдээж нөгөө үед юу гэж Манусаасыг зүгээр харсаар байгаа төхөөлхөө ойрхон эмнэлэг төргээд эмчилтэл дөнгөжил ухаарангуудаа хэд болсон ингээд төлбөрийн баримтаа нэхэж аваад л Манусаас маань цааш үргэлжлүүлдэг. Харин нөгөө талд Carol маань буцаад нөгөө эдтэйг эвлэрсэн болохоор хотынхын хүмүүс ч гэсэн удалгүй эргээд ирцгээдэг. Хэсэг хугацаанд ганцаардсан болоод тэрв Carol маань нөгөө эдтэй арай илдэг харьцаа зогсоохгүй тэдний талаар бүр сонирхож эхэлж байгаа нь харагддаг. Жишээ нь тэдний юу уддаг талаар, бүр хаана унддаг талаар сонирхож зогсоохгүй тэдний дунд нь хамтдаа нэг шөнөг өнгөрүүлдэг. Гэхдээ Carol маань тэдэнд хит автаж болохгүй гэж өөртөө хэлсээр байгаа бөгөөд тэдний талаар шинээр олж мэдсэн зүйлсээ тэмдэглэсэн хэвээрээ л байдаг. Тэгээ яг хуу баахан бичиж тэмдэглэж байтал гинт маркер нь дуусчихлаар нөгөө идээс асуудал чамд маркер хэрэг болсон гэхлээр чи эргээд зохиолоо бичиж эхэлж байгаа гэсэн үг үү гэхээр нь Carol маань ямар би та эдийн талаар мэдсэн зүйлсээ тэмдэглэж байгаамаа гэлтэй нүш тийм ээ зохиолоо бичиж байгаа л гэд хариулчихдаг. Тэгсэн нөгөө ид чинь угаасаа сайхан сэтгэлтэй юм болохоор Carol-ийн бүр дээр үед зохиолоо бичиж эхлэхдээ байнга ордог байсан кафег нь яг тэр чигээр нь хийчгээд түүнийг дууддаг. Яг нь санаа нь бол дахиад зохиолоо бичиж эхэлж байгаа юм чинь энэ дурсамж энэ газар нь байх юм бол илүү сайн байх юм болоо гэж бодоод л бэлдсэн байдаг л да. Тэгээ энийг харсан Carol-ыг баярлах юм болоо гэсэн чинь гинтэл царайн сонирн болсноо юу ч хэлэлгүй яваад өгдөг. Орон зоошоо санан зовоод юу болсон талаар асуухаар иртэл ер нь бол Carol маань энэ эдийн сайхан сэтгэл өөрт нь ингэж сайн хандаж байгаад нь өөрийн ирэхгүй автах гээд байгаагаа анзаараад өөртөө сөргөөцөлдөөд яваад байгаа юм байна лээ. Та нар ингэж надад сайн хандлаа гэд би та нарт автахгүй. Би яг л урдынх шигээ та эдийг эсэрхүүцсэн хിവэрэл байгаа шүү энэ төр гэдэл баахан имэрж байтал гинтэл зоошоо ирээд түүнийг үнсчихдэг. Carol ч нэг хальт гайхснаа буцаж түүнийг үнсээд ер нь бол манай хоёрын шүнийг ингээм хамтдаа өнгөрөөдөг. Яг юу болсныг нь дэлгэрэнгүй яриад байх уу? Манай Carol ч нийжлээссэн гэдгийг нь санаж байгаа бах те. Тэгээ маргааш өглөө болсон чинь Carol маань жинхнээсээ зохиолоо бичээд эхэлсэн байх ба энэ ерөнхийдөө Carol маань тэдний эсрэг тэмцгээ болоод зүгээр л амар чимэр амьдралыг сонгож байгааг нь хэлтгэн. Carol-ийн хувьд хүмүүсээр дутсан гэхээсээ илүү хэн нэгнээр дутаж байсан бөгөөд тэр орон зайгийн зоошоо нөхөх боломжтой гэдгийг нь ойлгож хүлээн зөвшөөрснөөр дахиж эсэргүүцгээ болж зүгээр л үлцэн хугацаанд илүү дутуу юм занаа зовлгүй зөвхөн өөрийнхөө төлөө жаргалтай амьдрья гэж хэлсэн баг л та. Гэхдээ яг ингээд дөнгөж шийдвэрээ гаргаж дуусгах цан зэрэгцээд Манусаас маань явсаар байгаад эцэстэн дүүнтэй уулзгаар хүрээд ирдэг. Уг нь бол зохиолоо бичээд л зоошоотойгоо 50 амьдрах замыг сонгочихсон учраас заавал дүүнтэй уулзах шаардлагагүй л дээ. Гэхдээ өөрөө энэ рүү бичлэгээ явуулаад тэрийг нь үтсэн Манусаас маань маршрут замыг туулаад ирж байгаа болохоор ямар тач уулзъя. Гэхдээ тэгсгээд л үеийг нь сонссон болцоод л явуулъя гэсэн бодолтойгоор уулзгаар шийддэг. Гэтэл бөөгийн болж нүр нүрээ хараад уулзаж чадсан ч Манусаас маань англиар ярьдаггүй. Дээрээс нь манай хоёр хоёулаа нэг нэгэндээ бүрэн итгэхгүй анхудаа уулзаж байгаа хүмүүс болохоор ойлголцоод жаахан өндөрлөлтөй эхэлдэг. Нэг нь манай дороо дээр гэрт ярилцъя гэдэг нөгөөх нь үгүй машин цоож явах машин ярилцъя гэд манай хоёр зөрүүдэлж яваад эцэст нь гадаа шөхөрөн доор уулзгаар болдог. Нөгөө хэд чинь сансраас харж байгаа болохоор гадаа хил ярилцаж болохгүй. Гэлээгээд манай хоёр хин хиндээ итгэхгүй байгаа болохоор машинд эсвэл гэрт ярилцаж чадахгүй учраас гадаа шөхөрөн доор ярилцах шийдвэрийг хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Зангиснаар манай хоёр хэсэг гадаа ярилцах бөгөөд Манусаас яагаад гэрт нь орохгүй гадаа ярилцъя гэдээсэн нь тэд нэр аль хэдийнэ гэрт нь жагнах төхөөрөмж тавьчихсан л гэж бодож байсан юм байна лээ. Тэгэхээр нь Carol тэд нэр хизээж тийм зүйл хийхгүй. Чи итгэхгүй бол өөрөө ороод чалгаж болно гэснийхэн дагуу ороод чалгахтал нэрэл нэг жагнах төхөөрөмж гараад ирж шүү. Carol жуурлаад шууд нөгөө идээс залгаад асуутал яг үндэ тэр нь жагнах төхөөрөмж биш нэг төрлийн мэдрэгч байсан юм байна лээ.
Тэгээд тэрийг нь X найз үсгүй архиныхын шүүгэнд ойрлуулсан бөгөөд манай Carol жоохон итрүүлж уучих гээд байдаг учраас тэрийг нь мэдхийн тулд тавьсан байж таардаг. За тэгээ ийм зүйл олж мэдсэн Carol-ийн сэтгэл санаа нь жаахан тиймхэн болсон учраас өнөөдөртөө өнжөөд маргааш үргэлжлүүлье гэд Манасосыг хөршийнхөө гэрт амрах хараалдаг. Удалгүй унтаж байгаад шөндөөнд Carol маань сэрэх үед зоошигийн ундаг машин нь Манасосын амарч байгаа гэрийнхэн гадаа ирчихсэн байхлаар нэг хайгаад очтвол тэр хоёр ярилцаж сууж байв. Carol ч уурлаад та хоёр хэр удаан юуны талаар ярилцсан гэж асуухад бүх зүйлийн талаар ярилцсан гэж хэлдэг. Ер нь бол Манасос нэлийн ухаантай, нэлийн ажигч хүн бөгөөд Carol-той хэдхэн минут ярилцах үедээ л түүний ижил хөөстөн бас Зошиотой ямар нэгэн холбоо үүсээ тэдний талд орсон байж магадгүй гэдгийг нүртэл гадарлаад амьдсан байдаг. Тиймээс албаар Зошиг дуудаж болцсон бөгөөд ер нь нэлийн удаан ярилцаж маш их мэдээлэлтэй болсон байв. Тэгэхээр нь Carol ч уурлаа Зошоо гэртээ дагуулж ирээд яг юуны талаар хэлсэн энтергээд л асууж байтал Зошоо гинтэл газар твтэнгүүтээ бидгий зочирдорой гэж хэлээд удалгүй татганаа сонирн болж эхэлдэг. Мэдээж ойлгомжтой Манасаас өөр нэг хүн дуудаж авчирээд түн рүү ойрлож байгаад л ингээд татгануулсан болж таардаг. Гэхдээ ингэхдээ дэлхий дээрх бүх хүмүүс адилхан татгандаг гэдгийг нь мэдж байгаа учраас бүгдийг нь аюулгүй газар хэвтүүлж байгаад нэг зүйл дуршиж үзхийн тулд л ингэсэн байдаг. Тэрний үг ихлээр манай хүн гэртээ нөгөө нэг жижиг радиогоороо бүх төлгөөнүүдийг нэг нэгэнгүү шалгаж явах үедээ нэг тийм учир хөтөлөг чимээ гаргадаг дохио олж илрүүлсэн бөгөөд энэ эдийг ингэж татгах үед нь тэрийгэ сонсоход ярилцаад үзье л гэж утсан юм байна лээ. Магадгүй түрүүхэн Зошиотой ярилцаж байх үедээ энэ арга нь ямар нэгэн байдлаар нөлөөлж магадгүй гэдгийг олж мэдээд л ийм зүйл хийсэн байх л та. Учир нь гэвэл Зошио хэлэхдээ Манасос биднээс маш наривчлалтай оновчтой асуултнуудыг асууж нэлээдгүй мэдээлэлтэй болж чадсан гэж хэлдэг. Гэхдээ харамсалтай нь яг ингээд ярилцах гээд байж байтал Carol буутаа орж ирээд хүчээр түүнийг зогсоочдаг. За тэгээ мэдээж өөрсдөө ингэж харьцахлаар нөгөө хэд чинь амархан гомддог учраас тэр даруйтай л Манасасаас холдоод дахиад л хотоо яраа яваад өгцгөөдөг. Мэдээж Carol ч тэднийг дагаад явах бөгөөд явхаас өмнө Манасас түүнд хандан чиний хэлсэн чинь үнэхээр л үний юм шиг байна. Тэднийг буцаа тэвэнд нь оруулах боломж байж ч магадгүй юм шиг байна гэд хэлсэн ч Carol маань аль хэдийн шийдвэрээ гаргачихсан учраас Манасасыг сонсолгүй нөгөө хэдтэй хамтдаа яваад өгдөг. За тэгээ Carol маань Зошиотойгоо ажиргалтай мөчүүдийг өнгөрөөд явж байтал нэг өдөр гинтэл өөрсдийнхөө нэг болгох талаар Зоши ярьж эхэлдэг. Уг нь Carol-ийн үүдэл эсгүй л бол нэгтгэх боломжгүй. Тэгээ тэрийг нь Carol-аас авахын тулд нилээд өвдөлттэй тариагаар авдаг учраас заавалчгүй Carol-ийн зөвшөөрөл хэрэг болно. Тэгээ ер нь бол дураараа түүний үүдэлсийг авах боломжгүй гэд 50 байж байтал яагаад гинт нэгдэх талаар яриад эхлэв гэтэл хэдэн жилийн өмнө Carol маань өндгөн эсээ хадгалуулж байсан бөгөөд тэрийг нь ашиглаад Carol-ийн үүдэлсийг нь гаргаж авах боломжтой болсон юм байна лээ. Тэгээ яг одоо тэр тал дээр нь ажиллаж байгаа бөгөөд 1 юм уу 2 сарын дараа гэхэд үүдэлсийг нь гаргаад авах боломжтой болсон талаараа хэлдэг. Ерөнхийдөө Carol-ийн үүдэлсийг өвдөлтгүй гаргаад авчих юм бол хувирах явц нь угаасаа өвдөлтгүй байдаг учраас Carol-ийн зөвшөөрөл байхгүй шууд л хувирган. Тиймээс Carol маань энгийн байх 1 юм уу 2 сарын хугацаа л үлдсэн гэсэн үг. Тэгэн талаар сонссон Carol маань шууд тэр дороо бодлоо өөрчлөөд тэднээс зөмийн зэвсэг авангуудаа Манасастай уулзгаар ирж буй зураглалаар киноны маань эхний бүлэг дуустдаг. За эхний бүлэг маань нийтдээ 9 ангитай бөгөөд ингээд бүгдийг нь ярьж дууслаа. 2 дугаар бүлэг нь гараагүй байгаа, гарах таван зарлах зэсгийг сайн мэдэхгүй байна. Яг хэрвээ гарах юм бол мэдээж ярих бах. Зарим хүмүүс ингээд дуусцаа ингээд эхний бүлэг дууссан ингээд бүх парт нь дуусцаа ингээд хэлээд байхад л дараагийн парт гэд нэхэд идэг болохоор ингээд тодорхой хэлж байгаа шүү. За тэгээ эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дардагнуудаа дараарай. Дараах хавьчлэгээр уулзлаа. Түр баярлалаа.